Сайн мэцхан үзэгчтэй Global Talk нэвтрүүлгийн шинэ дугаар тавханд хүрэх гэж байна. Өнөөдөр манай студид эдийн засгийн ухааны доктор, онц үгэд бүр их дэлчин цолтой дипломат, ахмад дипломат Гөлгөөгой хүрэлцэн ирээд байна. За танд өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Та бүхэнд бас өдрийн мэнд хүргэе. За таныг бол Монголын одоо эдийн засаг гадаад харилцааны салбарын нийтээрээ мэдэх бах. За яг олон нийт биш ч гэсэн одоо яг эдийн засгийн салбарт гадаад харилцааны салбарт ажиллаж исэн одоо манай мэрэгчлэтнүүд, экспертүүд бол нийтээрээ судлаачд бол мэддэг. Та бол одоо бүгд найрамдах Монгол Ард улсын гадаад худалдааны орлогч сайдаар ажиллаж исэн. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн тэнхимийн ерөнхийлөгчөөр ажиллаж исэн. За мөн одоо сүүл дипломат албан зүтгэж одоо энтхэг улсад элчин сайдаар ажиллаж исэн гэдгээр чинь бол одоо хүмүүс мэдэх бах. Тэгэхээр таны хувьд бол олон жилийн туршид гадаад худалдааны асуудлаар эдийн засгийн аюулгүй байдал, за одоо гео эдийн засагч гэж бас нэрлэдэг. Иймэрхүү асуудлуудаар судалгаа шинжилгээний ажлыг хийсэн. Тэгэхээр өнөөдөр тантай миний хувьд энэ Монгол улсын эдийн засгийн гадаад харилцааны онцлог гэх юм уу. За одоо Монгол улсын гадаад өрийн асуудал гэж их бид нэр ярих юм. За тэгээд нэг үеийнхэн л яригддаг нэг юм эмзэг асуудал, заримдаа улс төрчдөг асуудал болчиход байгаа. Энэ асуудлаар ярилцъя гэж үрсэн. Тэгэхээр эхний асуулт. Одоо бид нар сая би бас дурдлаа. Энэ нэг өр гэлимийг их ярьдаг болжээ. Энэ нь одоо энэ сонгуульд өгсөн их тийм эмзэг сэдв болчиход байгаа шиг байна. Улмал их яригдах шинжтэй байна. Нэг зарим хэсэг нь бол бүр өнгөрсөн жилүүдэд гадаад өр тэгэл тавьж л байвал сайн штэ. Тэр чи одоо хизээ нэгэн цагт үр хойж төлчих штэ гэж хэлдэг улс төрчж гардаг. Нэгнийхээ хийсэн тавьсан өрийг би дарлаа гэж том лозон хийдэг улс төрч гарч ирдэг. Тэгэхээр ер нь яг гадаад өр гэж юу хэлээд байна гэдгээс нэг ерөнхий асуудлаас ярих хэлье. Яг Монголын эдийн засаг бол өөрөө жижиг эдийн засаг. Тэгээд үндэсний хоригдлол юу одоо хөрөнгө оруулалтын гол их үүсвэрийг бүрдүүлэхийн тулд гадаад их үүсвэрээр нь байсан юм байна лээ. Түүхэн талаас өгсөн ч гэсэн. За бүр манжийн үед одоо 110 сая лан мөнгөний өртөө байжээ. Манжийн төрдгсөн юм байдیں۔ Тэгээд одоо тэнд манжийн төр унаад гэттэ тоосгол гараад энэ өр бол үндсэндээ тэгээд төчөнгөө болцсон. За айлууд хүртэл одоо дундчаар нэгээл 500 лан мөнгөний өртөө байсан гэдгийг тэгээд нэг лан мөнгө чивлээ 37 грамм эднэр үлээ. Тэгээд бодох юм бол тэр чинь бас л хөөрхөн одоо мөнгө байж. За дараа нь автоном засаг тогтоод хаант Оросоос бас нэг 4 сая орчим рубль авсан байдیں۔ Тий, 12 оны гэрээ. Тий. Тэгээд тэр маань бас нөгөө октябрийн хувьсгал ялаад тэгээд үндсэндээ хүчингү болсон. Ер нь тэгээд яг нэг барихад бидний сүүлд нэг автономт руугаа эргэж орё гэсэн хүсэлт Монголын засгийн газраас гарлаа шүү дээ. Тэгс олон шалтгаантай байсан. За нөгөө ер нь бас нэг шалтгаан бол эдийн засгийнх байсан юм шиг байна л. Ягаад гэвэл төсөв бүртгэхэ байгаад тэгээд нөгөө ноёд таадууд маань цалин хүнлүүгөө болоод ер нь эргээд автономт руу ороо тэгээд байж ивэл дээр юм байна гэсэн бас тийм эдийн засгийн шагалт байсан юм шиг байдیں۔ За 50-аад оноос хойш мэдээж хэрэг социалист лагер гэж бий болоод бид бүхэн мэдэндээ Оросоос 10 тэрбум зөвлөлт холбоот улсаас гэсэн үг тийм үү? 10 тэрбум рублийн тусламж авсан. За 60% нь хөнгөлтөө зээл, 40% нь бүслэгүй тусламж гэж хэрэгжиж байсан. За дараа нь мөн энэ социалист орнуудаас 500 сая рублийн мөн тийм тусламж авсан байт. Өмнөдгөр ч гэсэн адилхан 500 сая одоо рублийн тусламж байдیں۔ Одоо л энэ Сэнгэлдэх хүрээлэн, биеийн тамирын ордон, инх тавины гүр 1-2 дугаар 40 мянга тэднэргээл цөмөрөл дээ. За тэгээд бидний азар социализм нураад эдгээр өрөөд бас хүчингү болсон доо үндсэндээ. Яг хилцэл хийгээд зарим нь яасан. Тий, ер нь бол үндсэндээ тэгээд хилцэл хийгээд байсан. За тэгээд зах зээл шилжих, арчил шилжих нөхцөлд мөн нэг олон улсын валютын сан гихчлэн олон улсын байгууллага бусад орнуудаас 2 тэрбум доллар зээлсэн байдаг хагас нь туслахад тусламж байсан. За хагас нь ямар нэггээр төлөгдөд үйлэгдээд одоо явж байна. За ингээд 2010
10-аад онд манай эдийн засаг сөрхийс эргээд ямар нэг байдлаар одоо зах зээлийн горимж шилжээд өөрийнхөө хөл дээр болсон гэж үзэхээр болсон доо. За энэ үеэр мөн одоо эрдэс түүхэд өвнөссөн эдийн засгийн өсөлт бол үндсэндээ жилд 15-6% болсон. Ингээд нэг шинэ үе эхлээд өөрөөр хэлбэл манад гадаад зах зээлээс одоо хөнгөлөлтөө үе буцалт юу зээлээс гадна арилжааны нөхцөлтэй зээл боонд босох боломж гарсан. За ингээд 12 оноос эхлээд за нэг 3 тэрбум гаруй долларын бонд босгосон байдаг. За бусд нь бол одоо арилжааны нөхцөлтэй цөөн зээл, за нөгөө хөнгөлөлтөө зээлээ эднэр аваад ингээд өдийг хүрч ийн л да. За өдийг хүрэхэд одоо манай нийт төр нь 34 тэрбум доллар. Үүнээс засгийн газрын одоо төв банкныхаар бол нэг 8 тэрбум доллар байх шиг байна. За банкны байгууллагууд гэх мэтлэнгээ нэг 2.5 тэрбум, үлдсэн нь бол аж ахуйн нэгжүүдийн ингээд нийт 34 тэрбум долларын өртөө байна. Тэгэхээр энэ юу харуулж байгаа нөхөрс бид ер нь манай эдийн засгийн өсөлтөд хоримтлах хэрэгтэй хоримтлалаа гадаад их усрээс босгодог энэ бол ер нь нэлээд түгээмэл манай эдийн засгийн онцлог юм байна гэж харж болохоор уламжлалаараа тий. Уламжлалаараа юм уу эдийн засгийн зайлшгүй шаардлагач гэж хэлж болохоор юм уу да. Гэтэл одоо ингээд өнөөдөр эргээд харахад бид нэр 2010 онд дотоодын нэвтрэгдэхүүнийг 10 тэрбум доллар байсан. Тэр үеийн ханшаар. Одоо бол нэг 70 орчим их 80 буюу эргээд нэг 20 тэрбум орчим доллар болцсон байна. Ерөнхийдөө эдийн засаг 2 дахин томорцсон байна. Гэтэл нөгөө бидний тэр үед засгийн газрын өр 1.7 тэрбум, нийт өр нэг 8 тэрбум байсан чинь одоо өр маань үндсэндээ 4 дахин өссөн байна. 34 болно гэдэг чинь. Тийм 34 болсон. Үүнээс засгийн газрын өр 8 болцсон байх шийт. Өөрөөр хэлбэл эдийн засаг маань 2 дахин дэлсэн байж хат долларын шилжүүлснээр өр маань 4 дахин өссөн байна л да. Тэгэхээр одоогийн дараагийн 30 жил гэж манай ерөнхий сайд эртний ярьж илээ. Бид энэ 30 жил дээр нь яах учиртай юм бэ? Энэ маягаараа яваад явах уу? Эсвэл одоо өөр стратеги бодлого шилжих үү гэдэг асуудал тавих гэж байна гэж би харж байгаа. За ямар хөө байдлаар тавих вэ гэхлээрээс нөгөө нэг эрсдэл яг ингээд энэ харахад сая бид нэр эдийн засаг 2 дахин өсөөд нийгэмд ногдох дотоодын нэвтрэгдэхүүн бол бас 2 дахин өссөн байгаа. Бид чи одоо доогуур дунд орлоготой орны тоонд орчихсон. Муу амжилт бас биш тийм ээ. Агсан гэсэн үг юм. Агсан гэсэн үг. Агсан гэсэн үг нь 14-5 жилд. Гэтэл нөгөө тал 4 өссөн. Бас эдийн засгийн аюулгүй байдлын үндсэн асуудлууд шийдэгдсэнгүй. Цахилгаан эмэрчим хүч бол гаднаас хамааралтай хэвээрээ байна. Бензин тос маань гадна талаас хамааралтай хэвээрээ байна тийм үү? Энэ бол эдийн засгийн аюулгүй байдлын одоо чухал үзүүлэлтүүдтэй. За нэг хүнд ногдох дундаж орлого 2 дахин өссөн хэдий ч бараг 30% хүн амын 30% ядуурлалтай байна гэж ярьж байгаа тийм үү? Тэгэхээр эн чинь энэ эдийн засгийн өсөлт маань нийт хүнд тэгш хүртээмжтэй байж чадсангүй гэсэн бас нэг мессеж ирж байгаа биз эндээс харахад. Иймэрхүү л өөрийн байдал байна гэж би харж байгаа. Тэгэхээр ямар ч байсан нөө дотоодын бүтээгдэхүүн бол мэдээж өсөж байгаа. Энэ бол эерэг үзүүлэлт. Гэхдээ тэрнээсээ илүү хурднаар гадаад өр өсөд байна тийм үү? Тий. Доллараар нь тооцохоор. Доллараар тооцохоор. Тэгэхээр бид нэр урт хугацаанд яг энэ стратегиараа явах юм бол буруутгах гэдэг байна гэдэг санаа танаас гарах гэдэг шүү дээ. Одоо яах юм бэ? Буруутгах л гэж юм л дээ. Тэгэхээр бид нар нэгэнтээ одоо бидний хуримтлалын хуримтлал үүсгэх эдийн засгаа одоо чадварчлуулахын тулд дотоод хуримтлал хөрөх учраас зөвхөн зээл дээр тулгуурлах уу өөр одоо бас боломж байна гэдгийг үлээ харах хэрэгтэй. За гадаадын шууд хөрөнгө оруулалт гэж бас байгаа юм.
За энэ бол одоо бас овоо манай чинь 41 тэрбум доллар гаднаас орсон байна. Одоогийн байдлаар. За энэ бол дэлхийн дундчтай харьцуулахад бол дээгүүр үзүүлэлт 1 хүнд ногдох хэмжээгээр гэсэн үг. Гэтэл энэ маань сүүлийн 4-5 жил нэлээд зогсонгүй байдалд орсон. Энэ хөрөнгө оруулалтын баг тэн хагас нь оюу толгой дээр ногдож байгаа. За тэгээд ихэнх эдийн засгчд бол гадаадын хөрөнгө оруулалт одоо орж ирэхин хурдсан саарч байгаа нь бол манай бид өөрснөөсөө болж байна. Нэгдүгээр хууль эрх зүйн орчин тогтвортой бус байна. Шүүх прокурорын үйл ажиллагаа бол авилгацсан байна. Гадаадынхны хохироож энээс болж ийн гэсэн ярьж байгаа. За нэг ийм их усүр байж болж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг. Гадаадын хөрөнгө оруулалт. За дараагийн нэг их усүр бол мэдээж хэрэг хувийн сектор гаднаас зээл авах, бонд босгох асуудал байгаа. Ийм хөвлөрөөс байж болно. Яг уу ганц нэгэн компаниуд авч ил байгаа л да одоо ухаанда Mac гэж авч байгаа гэх мэтэр. Гэтэл нөгөө гадаад улсууд маань бидэнд яхан ихтгэл муутай байгаа. Тэгээд ягаад гэвэл нөгөө зээл их учраас үндэсний зээл их учраас тийм одоо зээл хувийн компаниудад их нь бол эрсдэлтэй гэж үздэг юм шиг байна. Одоо ухаанда 2012 онд чинь манай зээлч зэрэглэл 2 бий байсан. Тэр үед чинь одоо ингээд бондууд босгоод ирсэн байхгүй юу? Тэгсэн. Одоо бол бий тогтвортой байгаа. Ер нь 2 бий болоод ирэх юм бол одоо ер нь хувийн компаниуд бонд босгоход нэлээд дэвтэйхэн болдог ийм учиртай байгаа л. Зээлч зэрэглэл бол буурсан тий? Зээлч зэрэглэлүүд буураад одоо бүр бие хасах руу эднэр нэг хэсэг орсон л да тэгсэн. Тэгэхээр энэ бол бас нэг жаахан эргэлзээтэй байна гэж. За гадаадын хөрөнгө оруулалтыг бид нэр бас нэлээд шинэлэг хэлбэрүүдийг бас оруулж болох юм шиг байна санагддаг. Жишээлбэл одоо нар салхины эрчим хүчийг бид ярьж байна тийм үү? Тэргөө одоо тэрийг ашигласан чинь Монголын газар нутагтаар салхи болно, ашиглаагүй салхи болно. Ийм юмыг бол одоо ерөөсөө нөгөө байр ашигла шилжүүл гэдэг одоо ухаанда хэлбэрээр өгч болохоор тийм үү? Эсвэл бүр тодорхой нэг хэсэг газрыг эдийн засгийн чөлөөт сулгаад өгч болно. Тэн дээр одоо нар салхиныхаа станцыг байрна үз, тийм үү? Гадагш байгаа эксертл нь үз. Бид тэрнээс нь авна үз. Тэртээ тэргүүл одоо гадаадын хөрөнгө орж ирэл үйлдвэрлэж байгаа юм чинь одоо мэдээж хэрэг тэндээс ямар нэг хэмжээгээр орлого олно шүү дээ бид чинь тийм үү? Дор хаяж бүтээгдэхүүн авна, хүн ажилуулна, түрээсээ авна гэх мэтэр. За өөр нэг бидний жаахан болгоомжлоод өөрснөө шунаад байгаа зүйл бол одоо хандаа юу байна л да нөгөө нөөцний хий байна тийм ээ байгалаа. Газрын дор байдаг зарим одоо зүйлүүдийг бол бүтээгдэхүүн хуваах хэлбэрээр бас байж болно. Яг гэвэл нэгдүгээр технологи хэрэгтэй, хоёрдугаар хөрөнгө хэрэгтэй. Тэгэхээр бид бол тэрийг өөрснөө хангаж чадахгүй байгаа хгүй юу. Тэгэхээр одоо та нар ороод энийг ашиглаа. Тэгээд одоо бүтээгдэхүүн хуваая гэж бас болно. Энэ бол бас нэг зоригтой хэлбэрлэл гэж бодож байна л да. Ийм бас хэлбэртэй байж болно. Гэх мэтээр энэ гадаадын хөрөнгө оруулалтынхаа юуг жаахан өөрчлөё гэж. За тэгэл одоо энэ нөгөө харамгтаа гээл том зэсийн орд яригчил байна тийм үү? Цагаан суурга гээл байна. Цагаан суургач хөдлөх юм шиг байгаа юм. Мак. Эднэр дээрээ бол одоо бас тиймэрхүү хамтарсан байж болох юм уу гэж бодогдож байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг шууд хөрөнгө оруулалтыг оруулж яаж бид нэр энэ хөрөнгө оруулалтын хөрөмтлөг. За тэгээд дээр нь одоо сүүлийн үед бас яг бид чинь Солонгостой нөгөө critical mineral гэж ярьж штэ. Газрын хавар элемент тий. Газрын хавар элемент тий. Тэр дотор ч бас янз бүрийн металлууч бай тийм ээ. Энийг одоо хамтарч ашиглах тухай ярьж байна. Францтай бас явж байна. Хамтарсан үйлдвэр байж болж байна тийм үү. Яг гэвэл бид нэр тэгж яахгүй бол өөрснөө хөрөнгө босгоход өөрснөө технологизм шинэ гэдэг нь нэлээд удаан үйл явц болох юм шиг байна.
Тэгэхээр тэр хамтарсан үйлдвэр маягаар явж болно гэж бодож байна. Тэгэхээр таны одоо үндсэн санаа бол өр тавиха болио. Тий, өр тавиха. Тэгээд боломж тех усруудыг хаяа гэж байна. Тэгэхээр энэ дэр гадаадын шууд хөрөнгө оруулалт гэдэг нэг том боломж байна. Гэхдээ таасаа хэллээ л дээ гадаадын шууд хөрөнгө оруулалтад цаад болж байгаа нэг тодорхой хүчин зүйлүүд байна. Тэр нь тэгэхээр миний анзаарж байгаа бол төрөөс хамааралтай хүчин зүйлүүд их байна л да. Ирэх зүйн орчин, авилгацсан тогтолцоо гэдэг. Тэгээ нөгөө талаасаа та нэг хувийн хвшил бас мөнгө татчих оруулж ирэх тухай асуудлыг ярьж байна. Бонд босгох юм. Тэгэхээр эндээс үүдэлтэйгээр ер нь манай энэ эдийн засгийн нэг өрн нэмэгдээд эдийн засгаасаа төрүүлж өрн өсөд байгаа ч ер нь энэ эдийн засаг төр хитрхи оролцоод байгаагаас үүдэлтэй юу гэдэг асуулт гарна. Ер нь би бол тэгж бодож байна. Ер нь өөрөөсж байгаа шалтгаан бас 2-3 байгаа юм. За нэгдүгээрт нь төсвийн алдагдлал. Төсвийн алдагдлал ирэхээр зайлшгүй гадаадаас зээл авч их усрын халдлагыг хааж байгаа. Хоёрдугаарт төсвийн гадуур зарцуулалт гэж бас байна. Гондо Монгол банкнаас чинь үн тогтворчлох хөтөлбөр гээл явсан тийм үү? Тэгсэн. Ипотекийн зээл гээл явсан. Тийм ээ. Дараа нь одоо барилгын компаниудыг санхүүжүүлнэ гэж явсан. Энэ чинь хэрэг дээр төсвийн мөнгө шүү дээ. Тий. Албан ёсоор батлагдсан төсвийн гадуур явж байгаа. Монгол банк санхүүжүүлж байгаа нэртэй боловч хэрэг дээр төсвийн мөнгө нэг бол нөгөө цаасан мөнгө хэвлээд л мөнгөний ханшуунаар тэргээр явж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр төрийн оролцоо бол ер нь нэлээд байна. За тэгээд дээр нь ишээ дөрөвдөх шалтгаан бол нөгөө бид нар чинь нөгөө сонгуул санал авах сайн хүн болохын тулд халамж. Чи юу гэлээ 70 төрлийн халамжид 800 мянган хүн хамрагдж байгаа гэж байгаа шүү дээ. Энэ бол нөгөө ковидын жилүүд бол бүр нэмэгдсэн. Тэр бол өөр асуудал тий. Зөвхөн одоо дунджээр бол тийм байна. Тэгэхээр нийт төсвийн зарлагын 9-10% хүрч байгаа. Зөвхөн халамж. Зөвхөн халамж. Тэгэхээр энэ бол бас байгаа. Ийм одоо дөрвөн шалтгаанаас өсөж байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь энийгээ бол бид нэр багасгах хэрэгтэй. За тэгээд нөгөө нэг зөвөр энэ дээр ярихад манайх чинь бас өрийг хязгаарлах хуультай. Тий. Өр бол гадаад өр бол дотоодын нийт бүтээгдэхүүний 50% хэтэрч болохгүй гэсэн хууль байсан. Одоо аль дээр давцсан. За тэрийг одоо нэг хэсэг 16, 17 за сүүлд ч гэсэн өөрчлөөд эднэр явуулсан. Нэг үеэр гадаадын өр 76% өссөн дотоодын бүтээгдэхүүний. За одоо нэг 50 орчим хувь байх шиг байна. За 50 албан ёсоор 50 гэж байгаа юм. Тэгэхдээ ер нь ингээд өрнөд бусад төрлийн янз бүрийн өрөөд тооцохоор 55-60 хүрчээр гэж би харж байгаа. Жишээлбэл нөгөө одоо манай тэнд ордгоо зарим зүйл байна л да. Хонда байр шилжүүл нөхцлөөр барьж байгаа барилгуудад төсвөөс мөнгө өгчөж байх шийтэй тийм үү. Гэтэл чинь нөгөө засгийн газраас гаргаж байгаа өрийн баталгаа байна тийм үү. Объектээр ч бий, хөгжлийн банкндаар ч бий. Энэ эдний чинь одоо хондоо тэрүүнд орвол тооцох хэрэгтэй юу гэдэг асуудал байгаа байхгүй юу? Миний бодоход тооцох хэрэгтэй. Тэгэх юм бол эн чинь 55-60 хүрнэ. За нөгөөтэйгүр тэр одоо төрөний миний хэлдэг одоо төсвийн бус зарлага биш төсвийн гадуурх зарлагыг тооцох юм бол бас нэг өөр асуудал гарч ирнэ тийм ээ. Гэх мэтэр. За ингээд одоо өөрөөр хэлбэл энэ саяын хувийг бид нэр 50%-д 55%-д бариад байж чадахгүй гэдэг асуудал байгаа. За яг хөө сая бол бас нөгөө 23-25 оны өрийн стратеги эднэргээд бас дэвшилтэй баримт төвчөөр баталсан. Тэргээр бол одоо ямар ч байсан шинээр бонд гаргахгүй арилжааны зориулалтаа гэж байгаа. Гаргуул зөвхөн одоо дахин санхүүжилтийг хаана гэж тийм үү? Ингэс энэ бол болж байна. Нөгөөтэйгүр ер нь арилжааны нөхцөлтэй зээлийг цаашдаа авах уугүй юу гэдэг асуудал байгаа. Зөвхөн бодит салбарт авна гэж байгаа. Гэтэл бол бас тэрэн зөрчигчл байна гэж би харж байгаа. Хондоо Солонгосоос 350 сая долларын зээлийг
орон сууцнд зарцуулна гэсэн шийдвэр гарсан гэж би харсан. Тэгээ орон сууцнд одоо тэр зээлийг ашиглах хэцүү юм байл л дээ. Одоо жишээлбэл төрийн банкны чинь биш нөгөө хөгжлийн банкны чинь нилээ зээл нь орон сууцнд ороод одоо бусч гарч чадахгүй шүү дээ тийм үү. Нөгөө нисхийн хавийнх байна. За эрлийнх ч гэсэн мөн л тэр чиглэлх шүү дээ. Өөрөөр хэлбэл эн чинь орлогоороо зарлага нь эргээд валют олж чадахгүй юм зарж болдгүй юм шүү дээ. Энэ арилжааны өсөлтөө зээл чинь тийм үү. Тэгж ойлгож байгаа. Жишээлбэл манай сангийн сайд ярьж байгаа зүгээр би хэр үнийн байгаа нь ортой байх. 1.5 тэрбум долларын Чингис бондыг чинь төлж дууссан боловч энэ хооронд төлсөн хүү зардал нь 800 сая доллар боллоо гэсэн шүү дээ. Талаасаа илүү. Тэгэхээр эн чинь бол арилжааны нөхцөлтэй бонд зээлийг чинь бид нэр ашиглах тийм дотооддоо бэлэн биш байна шүү дээ. Өөрөөр хэлбэл тийм үү? Хэн авсан, хэн яаж зарцуулсан хамаагүй. Чи адилхан л Монгол шүү дээ. Өөрөөр хэлбэл бид бэлэн биш байна гэж харж байгаа байхгүй юу? Бид өнөөгийн бид нэр Монголын удирдлагын тогтолцоо одоо төрийн каналт эднэр бол энэ түрээг байна. Тийм учраас энэ бол зээл рүүгээ бид нэр явах шаардлага байна уу гэсэн л гэж би хараад байгаа. Тэгэхээр та нөгөө ярилцлагын ихэнд хэлсэн. Угаасаа манайх түүхийн талаас тогтолцооны хувьд гадаад их усүрээс мөнгө босгохгүй бол хэцүүхэн болчиход байна. Тэгэхээр өөр тавихаа болъё гэхээр өөр их усүр хэрэгтэй. Нөгөө л сая миний хэлдэг. Тэгээд өөр тавилаа хэд саяын 50% дотроо барья тийм үү? Тийм дотоодын нийт бүтээгдэхүүн. Тэгээд тавилаа хэд эргээд төлөгдөх. Эргээд валют олж ирэх юм хөрөнгө оруулъя л гэж байгаа. Тийм. Өөрөөр хэлбэл бодит салбарт оруулна гэсэн байгаа нь тэр одоо стратеги төл тэр зөв л дээ. Тэгээд эн чин зээл бол бас онцлогтой л да. Арилжааны нөхцөлтэй одоо бид нар ч нөгөө дунд зэргийн хөлтөд орон учраас хөнгөлтэй зээл бараг олон улсын болгосон болтгой байцсан. Өөрөөр хэлбэл арилжааны нөхцөлтэй зээл болчиход байгаа юм. Тэрийг авахаас өөр аргагүй. За яг уу одоо хөтөлбөрийн зээл гэдэг одоо бид нар чинь юу лээ 2017 онд бол юу нөгөө өргөдсөн хөтөлбөрт орлоо шүү дээ. Гадаадаас 5 тэрбум орчим төгрөгийн долларын тусламж авч сая нэг дефолтоос гарлаа шүү дээ тийм үү. Тэгэхээр одоо өөрөөр хэлбэл тиймэрхүү юм руугаа дахиж орохгүй байх нөхцөл гэвэл тэгэл өөр л их өсрөхөөс ирэхгүй. Яг уу одоо манай засгийн газрын зээлийн 8 тэрбумын чинь за нэг 2.4 орчим тэр бонд за тэгээд нэг хагас тэрбум орчим нь бол арилжааны нөхцөлтэй зээл байна. 5 тэрбум нь бол харьцангуй нөгөө доогуур хөтөг хөгжлийн зээл гэж ярьдаг, софт зээл гэж ярьдаг тийм зээл байна. Хүү багтаа, урт хугацаатай заримдаа одоо нөгөө төлөх хугацаанд хойшилдог. Тийм учраас ийм зээл рүүгээ л явъя гэж тийм үү. Ир чиглэл рүүгээ л явах учиртай л. За тэгээд өөр бас нэг анхаарах зүйл бол манай нөгөө хараат бас төсвийн каналтын хороо гэж биш үү? Тэр бол энэ зээлд бол каналт тавьж явах хэрэгтэй шүү дээ. Сая оны өмнө байгуулагдсан. Оны өмнө шинжлэгдсэн байгуулагдсан. Хуучин байсан. Тэгээд тэр чи бас хараат бус байх шиг байгаа юм. Ягаад гэвэл ер нь нөлөөний дотор за нэг ийм байна шүү гэхээс цааш таслал зогсоохтой тааруухан, олон нийтэд мэдээлэлтэй тааруухан. Тэгэхээр магадгүй тэр энэ одоогийн төсвийн одоо каналтын зөвлөлийг олон улсын бүрэлдэхүүнтэй болгож бас болох юм шиг санагдаж байгаа. Гол нь одоо бүх сая одоо миний хэлсэн төсвийн холбогдлолтой бүх юмыг оруулаад тэгээд одоо трийг олон нийтэд зарлж идэг, олон нийтэд мэдээлж идэг гэж болох. Жишээлбэл бид нар ч офтек гэрэгэд явж штт. Офтек гэрэгээр чинь зөндөө мөнгө зарч штт. Энд чинь одоо уг нь бол засгийн газрын одоо засгийн газрын мөнгөт паблик гэдэг утгаараа тийм үү? Төрийн л одоо зээл штт. Мөн чанартай бол. Мөн чанартай. Энийг бол бид нэрээс оруулж тосохгүй штт. Үүнээс гадна одоо төрийн эмчийн компаниудын зээлэлгүүд байна. Бид нар нэг хэсэг нь мэдхгүй явж байгаад сайн мэдлээ. Одоо ч бас байгаа юм билүү тийм үү? Энийг чинь бас канал тавьж явах хэрэгтэй байхгүй юу? Эргэлвэл саяын тэр зээлийн юм дотор багц дотор ороод бидний мэдээлэлд ингэж канал тавьж явах хэрэгтэй гэж харж байгаа байхгүй юу? Төрийн эмчит компаниудынхаа зээл. Төрийн эмчит компаниуд тий.
Ер нь биднэрт байгаа тоонл 34 тэрбум байгаад байгаа болохоос биш. Тэрнээс цаашаа авч үзэх юм бол одоо ямар ч үж болно гэдгийг санаа гарах гэдэг тийм. Гэхдээ яг ер нь тэгж хэлэхээс гадна ямар ч байсан л одоо бид нар чинь овтын хийгэрээсээ мэдхгүй явж илж сая болчих тийм үү. За гэтэл бол энд чинь зөндөө одоо нүүрсээр төлнөгээд зээл аваад юм хийж исэн байна. Энийг чинь бид нар мэтгэл учиртай л да олон нийт. Тийм учраас тэр олон улсын бүрэлдэхүүнтэй байвал яасан юм бид нар нэг хараат бус экспертүүдийн гадныхч бас байж болох юм гэсэн нэг санаа байгаа. Зүгээр тэр бол яг үндэсний аюулгүй байдал эднэртэй холбогдол байх тэгтэл ер нь бас тийм байж болно. Сүүлийн жилүүдэд бас нэг ийм хандлага харагдаж байна. Манай засгийн газар гэдэг юм уу улс төрчдийн зүгээс энэ эдийн засагт учирж байгаа сорилтуудыг геополитикийн хүчин зүйлүүдтэй их холбодог болсон байна л да. Орос Украины дайнаас хамаарад инглээ. Цар тахлаас болоод инглээ. Цар тахал бол маргаангүй дэлхийн эдийн засагт хүчтэй савлахад онцлогоо болсон. Одоо маш хүнд сорилт байсан. Ер нь сүүлийн жилүүдэд манай энэ эдийн засгийн нөхцөл байдал одоо магадгүй энэ өөр нэмэгдэхэд нөлөөлж байгаа нэг хүчин зүйлүүдийн нэг нь геополитикийн хүчин зүйл гэж бид нар харж болох уу? Эсвэл энэ зүгээр шалтгаан хэлээд байна. Гэхдээ яг хаа ер нь цар тахлын үед бол нөлөөл нэлээд байсан л да. Тэгэхдээ геополитикийн гэдэг утгаар Монголтой худалдаа хийхээ байгаа ч юм уу Монголд одоо хориг тавьсан бол одоохондоо алгал байна л да. Монголын гадаад худалдаа бол харьцангуй либерал. Бид нар чинь бол импортын бараанд харьцангуй бага татвар тавьдаг. Тий. За яг хөө бидний гомдлоод байдаг нэг зүйл бол энэ Евразийн эдийн засгийн холбоо гэж байна шүү дээ. Хуучин зүйл холбоот улс одоо Казахстан эднэр одоо манай бүтээгдэхүүнийг авахгүй байна. Өндөр татвар тавьж байна. Манай бүтээгдэхүүнд Хятад, Оросууд бол өндөр татвар тавьж байна гэж байгаа юм. Гэтэл Хятадч бай, Оросч бай ижил төрлийн гаднаас орж ирж байгаа бүтээгдэхүүнд Монголынхтай адилханд бол одоо өөрөөр хэлбэл лагшрийг үүсгэвэл одоо адилханд бол татвартай байгаа л да. Монголоос онцгойлоод хаацсан бол байхгүй. Зүгээр яг хаагддаг юм бол мах байх. Махан дээр бол яг манай мах өөрөө бэлэн биш байна. Өөрөөр хэлбэл ариун цэврийн шаардлага стандарт талаас. Яг энэ онд бол 23 онд бол нэлээд сайн явсан л да. 2 дахин өссөн. Яг бид нар бол ер нь яг нарийнда бол дэлхийд дахинтай чөлөөт худалдааны хилцээрт манай гадаад худалдаа бол ер нь чөлөөт худалдааны хилцээрийн горимд орсон шүү дээ. Яагаад гэвэл Японтой чөлөөт худалдааны хилцээрт АФТА гэж байна. АФТА чинь Хятад, Солонгос одоо ингээд энэ Азийн орнууд цөмөрөө орсон байхгүй юу? Бид нэр АФТАгийн гишүүн болцсон. Одоо Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны гаалын чөлөөт худалдааны хилцээр байгуулна гэж юм. Ингэх юм бол одоо үндсэндээ бидний эргэлт бол үндсэндээ л чөлөөт худалдаанд шилжиж байгаа. Тийм учраас яг хөө зүгээр Евразийн эдийн засгийн холбогдоод Оросын нөхцөл хүнд байх юм бол бидэнд арай 3 төрлийн бүтээгдэхүүн байгаа хөө дээ. Махан бүтээгдэхүүн байна, ноос байна, тэгэл аришир. Өөр одоо Монгол чинь яг одоо тийм юмд хамаарад байгаа нь баг. Ноос гэдэг чинь хэвс хувцас. За манай энэ ноолуурын бүтээгдэхүүн эднэр бол үндсэндээ одоо дэлхийн зах зээл дээр гараад сурч байна. Энэ бол одоо харьцангуй боломжийн. За мах бол ингэ шийдэгчлээ. Аришир бол бидэнд бас дутагдал байсан. 17-оноос хойш нүдэ түүхээр нь гарахаа хаацсан. Өөрөөр боловсруулж чадахгүй юм байгаа байхгүй. Тэгэхээр бид бол яг геополитикаас болоод нэг хүндэрч байгаа юм бол байхгүй гэж харж байна. Бид харин хоёр хөрштэйгээ найрсаг байж геополитикийн хүндрэлд өртөхгүй байх учиртай. Бусдаар бол яг өнөөдрийн байдлаар тэр цар тахлын нөлөөнөөс болоод гадаад худалдааны жаахан саацсан болохоос биш. Бусдаар бол би текст зүгээр эрсдэл бол байгааг л байгаа. Одоо энэ Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хилцээр байгуулах гэж бол зөв болох. Гэхдээ бусад оронтой байгуулах чинь бас эргэлзээтэй. Хондоо бид нэр Японтой байгуулсан.
манай гаргаж байгаа бүтээгдэхүүн Японтой хийж байгаа нийт худалдааны 90% нь Японых 10% нь Монгол хөрөгчгүй байна. Тэндээс ч одоо аж үйлдвэрийн бүтээгдэхүүн бага татвартай орж ирээд байдаг. Бидний экспорт бол өсөхгүй байх шийтгэл байгаа л да. Тэр бол яг Япончуудын буруу биш, бидний буруу. Тэгэхээр гондо Солонгостой чөлөө худалдааны хэлцээр байгуулах нь хэр зөө юм бол доо. Байгууллаа гэж бодвол тийм. Энэ байгуулахаар яригчаа л да. Яриа хэлцээ бол явагдаж байгаа. Тэгэхээр жишээлбэл одоо Японд руу бид нэр зах зээлд нийлүүлэх бараа байхгүй мөртлөө тэндээс их одоо их хэмжээний бараа нөгөө хуучин автомашинаас эхлээл нийлэм орж ирж байгаа шүү дээ. Тийм нөхцөл байдал үүсчихэд байна. Тэгвэл Евразийн эдийн засгийн холбоотой ч гэсэн чөлөө худалдааны хэлцээр байгууллаа гэж бодоход тийм нөхцөл байдал үүсэхгүй. Гэхдээ ер нь одоо манай энэ сүүлийн үед чинь Казахстаны гурилан бүтээгдэхүүн жимс, Оросын гурилан бүтээгдэхүүн одоо бүх төрлийн бараар орж ирж штэ. Энэ чинь манай хэрэгсээ харьцангуй бага татвартай штэ. Галийн татвар 5%, нөөт 10%. Гэтэл бидний бараа тэнд жаахан нөгөө нэг 3 төрлийн бараа жаахан өндөр татвартай байгаа. Тэр тэрдэнтэй чинь бид нэр чөлөө худалдааны хэлцээр байгуулаагүй ч адилхан л бараг шахуу. Тэр 15% галийн 5 нөөтийн 10 байсан байгаагүй тэд нар орж ирнэ. Манай харин тэр байгуулчвал нөгөө лагшриг юм уу илэсгүүл одоо тэр дотоодын бүтээгдэхүүнтэй өрсөлдөж байгаа барааны хувь хэмжээ жахан буурна гэсэн үг. Яг хөө тэгээд эргэцэн хувьд бидний худалдаа бол илүү чөлөөтэй гэж харагдахаар болж ирж байгаа. Илүү манад арай илүү ашигтай. Манад илүү ашигтай болно гэсэн үг. Тэгэл манай гаргаж байгаа юм чи баг шүү дээ. Ер нь одоо 93% нь эдсэн бүтээгдэхүүн болчихж байгаа юм. Тийм ээ. За тэгээд нэг мал аж ахуйн бүтээгдэхүүн бол за нэг нийлээд нэг 5% бус нь өөр төрлийн бүтээгдэхүүн байна. Энэ бол одоо харьцангуй бага. Тэгэхээр гадаад худалдааны асуудал дээр та сая одоо бид нар эдийн засгаа солонгоруулах гэж ярьдаг. Эдсэн бүтээгдэхүүн 93% байгаа. Тэр мал аж ахуйн бүтээгдэхүүн нэг 5% орчим гэсэн тийм. Тэгэхээр тэр ч одоо нэг боловсруулсан хийгээд түүхээр ороод ир шүү дээ. Ноолууртай ноолууртайгаа махтайгаа бүтээгдэхүүнтэйгээ орж ирэх гэсэн үг тийм. Тэгэхээр тэгж ороод 5% байна гэдэг чинь үндсэндээ бол маш том зөрүү байгаа даа л да. Эдсэн бүтээгдэхүүнээс бусдна. За тэгээ бусад одоо дахиад мал аж ахуйг асчих юм бол дахиад бүр баг үндсэндээ эдийн засаг маш бага нөлөөтэй. Энийг яаж бид нар тэнцвэржүүлэх хэрэгтэй юм бэ? Та одоо түрүү нөгөө нэг гаднаас валютын их усүр татахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй гэсэн тийм үү? Гэтэл монголчуудын донд нийтлэг байдаг ойлголт нь гадаадын хөрөнгө оруулалт гэхээр шууд л уул уурхайн салбар нүдэнд нь харагддаг. Энийг бид нар тэгж харах нь ерөн зөв юм бол. Уул уурхайн салбар л одоо хүмүүс ойлгогддог. Хөрөнгө оруулалт гэхээр за хөрөнгө гадаадын нийт хөрөнгө оруулалтын 70% нь уул уурхаад байгаа. 30% нь одоо энэ жижиглэн худалдаа банк өргөл санхүү эднэр лөө бас орцсон байдгийг. Тэгэхээр одоо бидний нэг гайхмаар асуудал бол манад одоо эко бүтээгдэхүүн байна, натурал түүхэд нь байна. Энэ л ч одоо яагаад гадаадынхан орж ирэхгүй байна вэ гэдэг асуултыг бид тавих учиртай. Энд л одоо шунаад ороод ирмээр байгаа биз. Боломж нь харагдаад байна тийм. Тэгэхээр энийг одоо Монголд хөгжүүлэх эдийн засгийн орчин ер нь муу юм байна гэж дүгнэхээс аргагүй болж байгаа юм л да. Тэгэхээр зарим хүн хэлдэг. Чи юу яриад байгаа юм бэ? Социализмын үечин бид нэр сахин дээлээ гаргаж л байсан, хевсээ гаргаж л байсан гэж. Тэгэхээр тэр үеийн чинь бас нэг онцлогтой. Тэр үед нэгдүгээрт манайх хоонда сахин эдлэл гэхэд нэг периодны өрөвөл олохын тулд 6 орчим төгрөг зарж ирсэн. Нэг периодны өрөвөл чинь 444 төгрөг байлаа шүү дээ. Ерөнхийдөө алдагдaltaй байсан байна. Хевсэн дээр бол бүр 8-9 төгрөг зарж ирсэн. За тэр ягаад тэгээ тийм байсан бэ гэхлээрээс нэгдүгээрт төлөвлөгөөний координац гэж нэг юм байсан. Харилцан нийлүүлэх барааныхаа тоо хэмжээг тохирчдаг. Зайлшгүй өгч авах үүрэгтэй байхгүй юу? Тэр бүтээгдэхүүн хэрэгт өндөр ашигтай байна уу, ашиггүй байна уу, чанартай байна уу гэдгээс хамаарат. Тэр утгаараа тэр үе чинь Монголын одоо бэлэн бүтээгдэхүүн бас борлож ирсэн байхгүй. Одоо ингээд зах зээлийн шалгуураар орчихоор чанарын хувьд стандартын хувьд төдийл явж өгөхгүй юм л да. Тэгэхээр бидний бас ерөөсөө л Монголд л нөхцөлийг бүрдүүлчихвэл хөнгөн үйлдвэр боловсруулах үйлдвэр хөгжинэ гэдэг чинь бас эргэлзээтэй байж магадгүй. Энийг ер нь бас болгоомжтой хандахгүй бол болохгүй. Одоо шилбэл
бид нар чи яаж байгаа шүү дээ. Бодын арсанд 15,000 төгрөг, багийн арсанд 3,000 төгрөг өгөөд цуглуулах гээд цуглуулж чадахгүй байх шиг байна. Тийм ээ. Тэгэхээр эн чинь боловсруулах үйлдвэрүүд бол ашигтай ажиллаж чадахгүй байх шиг байна л да. Яг тулсан газар олж чадахгүй. Гэхдээ яг нэгдүгээр байгаа хэд нь бол хөтөн чадал нь хүрч чадахгүй. Хоёрдугаар технологи үед одоо гадагшаа гарч тэрийг тийм сайхан бэлэн имийг хямдхан аваад боловсруулж чадахгүй шүү дээ бид чинь. Тэгэхээр энэ бол бас л одоо Монголын эдийн засгийн орчинтой холбож бас үзчих учиртай холоос тээвэрлдэг ч гэдэм үү те. Тий. Тээвэрлтийн зай урттай. Зай урттай. Тэгээд одоо цахилгааны хангамж муутай ч гэдэм үү те. Тэгээд нөгөө анхны хөрөнгө оруулалт. Тийм учраас ийм юм бас байна л гэж харагдаж байгаа шүү дээ. Тийм. Та сая одоо технологийн хувьд бас асуудал байж болно гэж ярьлаа. Одоо манайхны дунд байдаг бас нэг нийтлэг ойлголт байдаг. Сая таныг ярьсан чинь бас санаанд орлоо л доо. Социализмын үед байсан жигтэйхэн сайхан олон үйлдвэрүүдийг бараг зах зээл шилжингүүд гадны тусгай албанд бараг ажиллаж явах хүний хаацсан гэдэг ч юм уу те. Одоо ингээд бодлохоор хаацсан. Тэгээл монголчууд одоо ерөөсөө үйлдвэрг болсон гэж. Ер нь энэ бүх юмыг дотроо хий, бүх юмыг дотроо үйлдвэрлэе гэдэг үзэл санаа. Тэгэхээр хаагдах бол хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт нөгөө төлөвлөгөөний координацийн үед цаад орнуудаас бид нэр запас сэлгээ бол баталгаатай авч ирсэн. Хоёрдугаартгүйгээр тий. Хоёрдугаарт нөгөө бүтээгдэхүүний эзэнт баталгаатай зах зээлтэй байсан байхгүй юу? Зах зээл нөгөө төлөвлөгөөний өсөс зохицуулалтаар. Гуравдугаарт нөгөө орнууд чинь мөн одоо зах зээл капитализм үүсээд нөгөө тэр нь тэнд байсан зах зээл хаагдаад ирсэн. Бүгд төлөвлөгөөгүй болсон. Бүгд төлөвлөлтгүй болсон. Тэгтэл манай бүтээгдэхүүн чинь нөгөө хими материал запас сэлгээр тасарсан манай хийж байгаа бүтээгдэхүүний чанар Япон, Китай руу гарах чадваргүй болчихгүй. Өөрөөр хэлбэл гологдоод эхлэхгүй юу. Тэгэхээр чинь нөгөө үйлдвэрүүдийг барьж явах нь хэцүү болоод аргагүй ихэнд л буулгаал төмрийн хаягдл маягэл атсан хэрэг л дээ. Тэрнээс биш хуучлал болонгууд ч юм уу тусгаал бэрээ тэрийг нэрээс нь ураацсан юм шиг л дээ. Тийм зах зээлийн зарчмаараа л зах зээлийн зарчимд ороод тийч ажиллаж чадхаа байхгүй. Зах зээлд нөгөө төвлөрсөн төлөвлөгөөт орчин алга болоод тэрэнд олон улсын болоо дотоодын орчин алга болчихгүй юу. Тэр чин дотоодоосоо нөгөө дотоос өгжсэн байхгүй юу да. Миний түрүүн хэллээ шүү дээ. Тэр нь алга болчихгүй юу зах зээлд ороод. Тэгээд чанарын хувьд гаргаад тэр бол одоо хуучлаас болсон зүйл биш юм бол. Тийм. Тэгэхээр төрд байсан ч одоо ер нь тиймэрхүү болох байсан. Маш өндөр ачаал. Төрд байгаад яг хуу тэгэл татварын мөнгнөөс татаас өгөх. Татвараас дотоос өгөх байх. Тэгээд нөгөө цаад авдаг зах зээл нурцсан учраас бас их төвөгтэй байсан байхаа гэж бодож байна би. Тийм баг. Тэгэхээр одоо эндээс үүдэлтэйгээр дахиад нөгөө нэг эдийн засагт бол одоо олон янзын л үзэл санаа байдаг. Бүх юм төр оролцох хэрэгтэй, бүх юм төрөл хийх хэрэгтэй, бүх юмыг дотооддоо хийх хэрэгтэй гэж ярьдаг нэг хэсэг байдаг. Энэ үзэл санаа ер нь ямар хортой? Одоо яг ер нь зөв үзэл санаа юм уу? Би бол манай төрийн оролцоо илүү байна гэж харж байгаа. Зөвхөн хамгийн гол үзүүлэлт гэхэд дотоодын бүтээгдэхүүн зэжиж байгаа улсын төсөв байна. Манайхны 30 орчим хувь байдیں۔ Заримдаа бараг 30-аас ч илүү гарна. За ер нь шилжилтийн эдийн засгийн орнууд бол нэг 25 орчим. Зах зээлийн орнууд бол ер нь 20-оос доош байна шүү. За нэгдүгээрт төсөвт илүү мөнгө хөрөнгөлүүлж гин гэсэн үг тийм үү? Нөгөө талаас эдийн засгийн эргэлтэнд орж байгаа одоо энэ Эрдэнэс 5 толгой, Эрдэнэс Монгол эдрийн чи хувь эднэр орохоор нийт эдийн засгийн 60 орчим хэв бүрдүүлчихдэг байхгүй. Дотоодын төр болон төрийн өмчт компаниуд төрийн өмчт арах. Тэгэхээр төр бол илүү ч байна гэсэн байдалтай харагддаг. Өөрөөр хэлбэл илүү байна, төрийн оролцоо илүү байна гэж. Эний чинь манайхан дэлхийд дахинд бас нэгээр хэлж байгаа л да. Шилжилтийн эдийн засгийн орнууд гэж. Бид нэр зах зээлд орчлоо гэж байгаа боловч хэрэг дээр хэтрэг шилжилтийн эдийн засаг нь явж л байгаа. Монголын тухайд бол явахтай нэлээд дээгүүр явж байгаа. Төрийн оролцоо нь бол шилжилтийн эдийн засгийн орнуудаасаа илүү дээгүүр байгаа гэсэн утгатай. За тэгээд одоо энэ нөгөө манай ерөнхий сайд сая хэлнэлээ тэр авилга эднэр гэдэг нь шүү дээ. Тэр чинь төрийнх байгаа учраас албан тушаалтнууд хийгээд байгаа байхгүй юу? Хувийн компани төхөн өөрөөсөө хулгай хийхгүй шүү дээ. Ашгаал бодно те. Ашгаал бодно. За яг хаа ашгаа дарж болно. Нуугдуулж болно. Тэгтээ
Татвар салшин л гэсэн үг. Тэр бол эргээл нөгөө компанидаар л үлдэн шүү дээ. Тий. Нөгөө төрийн орчин бол төрийн өмчөөс хувь хүний хармаар явчих واخгүй. Тэр утгаараа жахан одоо төрийн оролцсон их байгаа нь одоо манайд зохисгүй байгааг хэлж байгаа л да. Тэгэхээр төрийн оролцооноос гадна нөгөө бүхнийг дотооддоо хий гэдэг одоо харьцангуй протекционист бодлогын хувьд та юу вэ? Тийм ээ. Одоо саяын тэр хөнгөн үйлдвэр дээр бид нар ярьлаа тийм үү? Бид нар чинь саяныг хэсэг шуугсан л да. Дотооддоо цахилгаан автобус хийлээ гэх тийм үү? Тэгсэн. Тэгээд тэрний чинь үн Кятаас оруулж ирснээс 3 дахин өндөр боллоо да. Нэг автобусны үн тийм. Нэг автобусны үн тийм болсон. Одоо жишээлбэл юундаар бид нар маргацгааж ил байна л да. Горил дээр. Тий, яг үнэ. Бид нар чинь одоо газар тариаланг маш их дэмждэг штэ. Одоо сая ч гэсэн дэмжих шиг байна. Одоо өрийн будаа хөнгөлтэй үнээр өхөн байна. Шатгууныг зээлээр өхөн байна, тийм үү? Гэх мэтэр. За тэгээд нөгөө талаас гурилынхаа үйлдвэрүүдээс хөнгөлтэй зээл өгсөн. Гэтэл гурилын үн дотоодоо өсөд байдаг. Тэгээд ер нь болвол засгийн газар сая юуг шийдчихвэхээс гаалын татврын чөлөөлчийг гэж ах шиг байна. Их хурлаар батлагдаг байгаа. Тэгэхээр яг нэмэгдсэн эртгийн албан татвар нь үлдэх байх. Иймэрхүү зохицуултыг бол ингээд түргэн хийгээд болохгүй. Энийг урт хугацаанд нь хийгээд одоо газар тариалан чин харьцангуй бас 20 одоо зах зээл дээр 30 жил явчлаа. Нэг хэсэг чадaltaй тесчүүлдээд чадалгүй газар тариалан үр тарианаас юм уу газар тарианаас шилжээд өөр чиглэлд бас орж болно. Тэгэхгүй бол эн чинь бас байнгын л яваад байна л да. Тэгээд одоо нэг талаас нөгөө талаас гурил бол тийм их айхтар бараа биш. Орос ч нь бол жилд 40 сая тонн тариа үйлдвэрлэдэг. Гаагаас 20 центнер авч байгаа. Нэг гаагаас 20 нэг гаагаас. Хятад бол 100 саяыг үйлдвэрлэдэг. Сая тонн будаа хурааж авдаг. Гаагаас 40 центнер авч байгаа. Ийм хоёр том зах зээл байна. Тэгээд дээр нь Казахстан бол ус экспортлж байна. Бид дотооддоо үйлдвэрлэн юм учраас эдгээр орнуудтайгаа одоо тун болохгүй бол импортлаад за тэгээд манай эко бүтээгдэхүүн бол Кят руугаа гараад ингээд ер нь бол гурилаа бол үр тариага заавал тарих нь бол надад бол нэг тийм шаардлагатай биш байж магадгүй. Тэгэхдээ урт хугацааны бодлогоороо ааж мохоо ингээд зах зээлдээ орё гэж бодож байгаа юм л та. Тэгээд явж болно. Нөгөө талаас надад гоохт бол дээрээс Монголд гурил бараг байхгүйсэн. Цагаан будаа байхгүйсэн. Тэгэхээр эн чинь гурил иддэг нөгөө хүнснийхээ одоо юу гэдэг юм хэрэглээнийхээ бүтцийг бас өөрчилж болно шүү дээ монголчууд. Одоо бид нар чинь төмс идээс сурцсан. Байцаа идээс сурцсан. Тийм үү? Миний аав ээж тэр ногоонууд рүүгээс харж чаддаг байсан одоо цөмөрөө одоо унсан л да. Тэгтээ тэд нар насныхаа эцэд бол дурлан иддэг болсон шүү дээ. Тийм учраас энэ олон төрлийн юмнууд орж ирж шүү дээ. Монголд доош тариалж байна. Тийм учраас хүнсний хэрэглээний бүтц бол бас зах зээлдээ нийцээд өөрчлөлт орох учиртай. Ер нь бол урт хугацаанд. Тэгэхээр энэ дээр нөгөө хүнсний аюулгүй байдлын асуудал яриад гурил бол стратегийн бүтээгдэхүүн гэл нэг ингээд идэг тал байдсан шүү дээ. Тэрийг одоо юу гэж энийг бол бас одоо тэгтлээ нэх яах. Би бол хэлж шүү дээ. Манайд бол мах бол байна. Тий. Төмс бол үндсэндээ хангачлаа. Байцаа бол байна. За тэгээд ер нь одоо цаашдаа заавал гурил дээр суурилах учиртай. Хөдөөний ард түмэн чинь бас тэгэл надыг байгаа байх чинь гурил байхгүй байх чинь нөгөө үр тариагаал идчихсэн шүү дээ. Бор гурил хийгээл идчихл байсан. Гэх мэтээр тэгээд нөгөө зах зээлдээ уйлдуулаад өөрчлөх учиртай. Тийм учраас нэг тийм одоо нэг тийм шаардлага байна уугүй юу. Тэгээд залуучууд маань их гурил идэж гэнэ үгүй юу гэсэн. Хөдөөний усуд маань байх өөрчлөгдөх учиртай байж магадгүй. Тийм. Тэгэхээр яг уу та хэллээ одоо гурилын зах зээл дээр бол жишээл бол яг гурилыг зүгээр хуулиар жишээл авч байгаа юм шүү дээ. Одоо
экспортлогч 3 том зах зээл. Манайх одоо центнерээс манайх ямар яг ба ер нь бид нар чинь ер нь сүүлийн жилүүдэд нэг 12-аас 14 байна уу да. За Оросыг 20 хятадч байна гэж байгаа. Оросынх одоо хятадч байгаа. Канада эдгээр чинь бараг 60 хүрч байгаа байх. Тэгэхээр нөө технологийн дэвшлээсээ ч юм уу байгаль цагууны магадгүй хүчин зүйл нөлөөлдөг баг те. Тэрнээс хамааралтайгаар манайх нэгэнт одоо зах зээлийн хувьд юу яаж байгаа учраас одоо сул талтай байгаа учраас таны хэлж байгаа санаа бол импортлоод за үнэхээр одоо тэр дайн дажингийн үе гараад стратегийн асуудал үүсэх юм бол орлуулж болох уу ч яа гэдэг санаа. Ер нь тэр тал руугаа орох байх. Бид нар бол энэ 3 орны дунд байж байна. Тэгээ яаж ийгээд одоо болох байхаа л гэж. За тун болохгүй бол одоо тэгээд бусад орнуудаас ч бас яг тэр үеч нөгөө тусламжийн маягаар орж ирж илсэн л та. Зах зээл шилжих нөхцөл тэр ч хэрэггүй л байдаг байх. Гэх мэтэр би бол тэгж одоо ер нь тийм харьцангуй бүх юмыг дотооддоо үйлдвэрлэн байгаа юмаа боловсруулна гэдэг бол нэг тиймэрхүү. Нөгөө нэг зүйл бол нэг ийм байдаг гадаад худалдааны онолд бол аливаа улс орн бол өөрөө хямд үйлдвэрлэж байгаа юмаа үйлдвэрлээд гадаад зах зээл борлуулж мөнгө олоод тэр мөнгөөрөө дотооддоо үйлдвэрлсэн бол үнэтэй байх юмыг авчирдаг гэж. Тэр утгаараа бид нар бол одоо бас одоохондоо бол аль хямдхан үйлдвэрлэж байгаа юмаа заавал одоо боловсруулна гэхгүйгээр гаргаад тэрнийхээ хэмжээгээр одоо оруулж ирээд хэрэгцээгээ хангах, хоригдлоо бий болгох. Тэгээд дараа нь одоо дараагийн шатанд боловсруулах үйлдвэрүүд барих тийм чиглэл рүү бас бодолцох учиртай. Ухаандаа би бол нүүрсийг одоо зарим улсууд бол угааж гаргая, боловсруулж гаргая гэж байгаа. Тэр зөв. Үнэ нь 2 дахин нэмэгдэнэ. Гэтэл тийм угаах хүчин чадал өнөөдөртэй байх хөвжих түүхээр нь гаргачлаа. Тэртээ нүүрс чинь одоо 10 жилийн дараа хэрэгцээс гарах юм шиг байна. Тийм нөхцөлд бол амжиж гаргаад мөнгө хийж л явах учиртай л гэж. Тийм. Өөрийнхөө улсын харьцангуй давуу тал дээр тулгуурлаад одоо байгаа зүйлүүд дээр тэгээд эдийн засгийн хувьд хөгжин. Эдийн засгийн хувьд босгоод тэгээд явах учиртай. Тэрнээс биш юм болгон дээр төр оролцоол тэгэж яагаад хаагаад. Тий одоохондоо цемент одоо жишээлбэл би бас л Монголд үйлдвэрлэсэн цемент үнэтэй болчоод тэгээд одоо импортаа нэг зогсоогоол нэг хаагаал тэгэл нь штэ. Тэр чинь бол бас л одоо энэ юмыг хамаагүй ингэж хааж байгаа үйлдвэр барьчаад аж ахуй нэгж хэцүү. Цаашдаа хэрэглэгч хэцүү болж штэ. Эцсийн дүндээ бол. Тийм учраас иймэрхүү юм бол болгоомжтой хандмаар юм шиг байна. Тэгэхээр яг одоогийн байдлаар бид нар эдийн засгаас солонгоруулна гэхээс илүүтэйгээр бидний бодит сонголт бол нэг түүхий дээр нь гарах байна. Ер нь бол тэр тал руу аль юу хурж байгаа юмараа гаргаад тэгээд одоо тэрнээс хоримтлыг бий болгоё гэж. Эндээсээ мөнгө босч одоо аль болох их хэмжээний мөнгө олоод тэр мөнгөөрөө босод ноолор бол үндсэндээ хөл дээр босчих шиг байна тийм үү? Ер нь бол дэлхийн дахин дээр ялангуяа говь бол за тэгээд угаах үйлдвэрүүд гараад ирлээ. Ингээд аажмаар хөл дээр босдог юм байна л да. Ямар салбар вэ? Яг хөө ерөнхийдөө өөрөөр хэлбэл өнөөдрийн нөхцөлд бол заавал бүх юмыг ингэж боловсруулна тэгээд гаргана гэх бол хэрэггүй юм шиг байна. Одоо сая зөв инвентарь холбогдуулаад гэхэд сая энэ үндэсний баялагын сангийн тухай хууль яригдж байна л да. Би зөв уншаагүй. Яригдж байгаа урамсгалаас харахад бас л заахан тийм төвөгтэй саналууд яригдчих шиг боллоо. Их хурлаар яригдж байгааг зүуд халтхан сонсоход. Ухаандаа нийт стратегийн ордуудыг төрийн мэдэлд авнаа. 5 толгойн жишээгээр бол сайн байна гэж ярьж байна л да. Гэтэл эн чинь одоо ухаандаа нарийн сухатыг эргүүлж авъя гэж байна шүү дээ. Нарийн сухат дээр 4-5 компани байгаа юм байна. Стратегийн орд мөнгө гэдэг ингээд орцсон. Тэгтэл тэр чи одоо ингээд 4-5 компани чинь хөрөнгө оруулсан тийм үү? Одоо ингээд үйлдвэрлэх хэлж байгаа зарим нь дотоодын компани байна, зарим гадаадын компани байна. Одоо энэ стратегийн орд давна гэхлээр чинь тэнд үйлдвэрийн экспорт доголдож л таарах байх л да. Тийм ээ. Өөрчлөгдөж байгаа юу вэ? Өөрчлөгдөж байгаа. За тэр нэг стратегийн ордод байж болохоор тэгээд 39 ордоос за үндсэндээ нэг 30-аад нь бас л хүн зөвшөөрлийг авсан юм байна л да. Тэгэхээр эний чинь одоо
эргүүлээд л стратеги ордод авна эднэр гэдэг чинь нөгөө л тухайн ордыг эргэлтэнд оруулах хугацаа хоошлно ямар нэг байдлаар тийм үү. Гэтэл нөгөө хөрөнгө оруулалт ер нь уул уурхач хэцүү шүү дээ. Уул уурхач нь эхлээд тайгуул нэг 4-5 жил явна, барилга байшин 10 жил явна, тэгжээж сайшилтгдана. Энд чинь хөрөнгө оруулсан байгаа нөгөө гадаадын хүн эднэр чинь болвол бас л удгүй энэ монголч ямар хаашаа юм бэ ингээл өөрчилчих юм байна. Ингээл эн чинь миний юм чинь хэцүү боллоо гэл ингээл ярина шүү дээ тийм үү. Тэгэхээр иймэрхүү юмнууд дээр бол бид нэр бас яхан энэ яг л эцсийн байдлаар батлагдаагүй байх шиг л дээ болгоомжтой байхгүй бол болмооргүй харагдаж байгаа юм. За ер нь ямар ч нөхцөлд бол одоо тэр 34% эднэрийг авна гэдэг бол бас л төрийн оролцоо нэмэгдээл тэгдгийг. Бусад орнуудыг туршлага байдгийг. Төр оролцохтой бол нөгөө амнат буюу ашигт малтмлын нөөц ашигсны төлбөрөөр өндөр тогтоочдөг. Роялти гэдэг байгаа. Роялти. Тэгээд тэр хүн тэрийг одоо ашиглаад гарч ирэвэл тэр роялти авчихдээ. Тэр ашигтай байна уу, ашиггүй байна уу, ашиггүйгээр гаргаж яана ашигтай байна уу. Тэгэл одоо ирээсээ роялти төлж чадхаа бол зогсчдөг. Тэр бол одоо хамгийн зөв хэлбэр юм шиг байна. Энэ нь одоо зарим Латин Америк орнууд бол зэсиднэр дээр тийм барагддаг. Тийм байдлаар бол тэрийн оролцоог багасгаад явчихж болно. Одоо оюу толгой дээр бол анхнаасаа тийх боломжтой байсан байж магадгүй. Тий. Наа чи яригддаг сэдв тий. Тэгэхээр нэг юм асууя л да. Ер нь төрийн оролцооны хэлбэр манайх уул уурхайн салбарт буруу байна гэдэг санаа танаас гарах гэдэг. За буруу байгаа ч юу ах вэ? Манай дээр зөвөр би бас уул уурхайн салбарт сүүлийн 10 жил ажилласан л да. Тэгэхээр энд бол практик юмнууд нэлээд бит. За орон нутагт бол харьцангуй эрх өгсөн. Орон нутгийн төвийн шийдвэр, орон нутгийн шийдвэр хоёр бол орон нутг бол тэрийг биелүүлдэг, өөрөглөл төвд гарсан шийдвэр бол тэнд их муу биелэгдэнэ. Нэгдүгээр зүйл бол тийм ээ. Өөрөглөл. За тэгээд нөгөө орон нутгийг сонирхлын бий болгохын тулд яах учиртай вэ гэхлээрээс уул уурхайгаас орж байгаа одоо газрын төлбөрөөс бусад төлбөр бол цөмөр төвд очдог. Төв засаг захиргаанд. Засгийн газарт. Засгийн газарт очдог. Засгийн газар. Төв гэвэл төвлөрсөн төвчд ордог гэсэн үг. Орон нутагт юм үлддэг шахуу. Ер нь бол. Одоо яриа л роялтигийн тодорхой хувийг орон нутгад үлдээн гээл. Тэгж чадахгүй байна. Аваад нөгөө юунд аваад хүний хөгжлийн санд аваад тэгээд үлдсэнийг нь бол одоо сая ч гэсэн энэ шинэ хуулиар тэг юм шиг байна. Орон нутаг бүсчилсэн хөгжил тодорхой хэмжээнд үлдээ 65% нь татна гэж юм л дээ. Тэгээд яг тэр хэрэгжихгүй гэдэг асуудал байна. Яг үлдээх үгүй. Яг үлдээх. Орон нутаг бол нөгөө юм үлддэг учраас хандаад байдаг. Юу гэвэл яагаад? Нөгөө талаас манай одоо юу гэдэг юм бэ? Тэн дээр түшгэлж ашиг хийдэг, улс төрийн болоод эдийн засгийн ашиг хийдэг усуд бас байна. Буруу ухуулаг хийдэг. Одоо ерөөсөл энэ баялагийг чинь болвол үнэгүй авчиж яана эднэргээл ярьж байгаа шүү дээ. Хэрэг дээр тэр чинь ухаандаа Ховд аймагт байгаа Монко компани гэл байгаа. Тэр бол одоо хуучин нэг нийт Монголын нийтийн экспортын нүүрсний экспортын 3% гаргаж байгаа мөртлөө татвар төлөлтөөр уул уурхайн компаниуд дөрөвт орж ирж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл оюу толгой, MCS, МАК тэгэл юу орж ирж байгаа байхгүй юу? 120 хэдэн тэрбум төгрөг өгж байгаа байхгүй юу? Улсын төсвөд. Жил болгон. Тэрээс гадна аймгийн хөгжлийн төсвөд 6 тэрбум төгрөг шийт. Тэгэхдээ энийг бол харахгүй. Аймаг бол тэндээс гадна тэр 120 тэрбумын 20 тэрбумын аймаг аваад гэтэл аймгийн өөрийн босгодог мөнгө бол 40 тэрбум. Агас нь тэндээс босчих шүү дээ. Уул уурхай тэгжил ухаантай орнууд ашигтай байгаа байхгүй юу? Тэр энийг бол яадгүй. Тэгээд одоо сая хүртэл нэг сони юм яринлээ. Манай хамгийн том хоёр намуудын нэг намын дараа гарахтаа хой тамины та нар чинь баялага, лиценз, газраа хятадууд өгчлөө гэж ярьж байна лээ. Дархан тус уулзлан дараа. За. Тэр бол одоо
ухаанд байж болохгүй бодлого өстэй бүгдийн бүх юм чинь катод эзэмшчлээ л гэж хэлэх гэж байна тийм. Гэтэл хэрэг дээр одоо та нараас нэлээд сонссон да нийт газар нутгийн 4% нь ашиглалтын болоод хайгуулалт лицензтэй, 1% нь ашиглалтын лицензтэй. 1% дотроос яг өнөөдөр ухаж байгаа нь бол 0.3% байдаг. Яг уул уурхайн зорилт төр одоо ашиглаж байгаа. Гэтэл Монголд газар тариаланд одоо хөгжүүлэх бололцоотой олон улсын жишгээр бол нийт нутгийн 6% нь байдаг. Газар тариаланд. Газар тариаланд ашиглаж ашиглах одоо боломжтой талбайч. Ерөөс маш бага байдаг. Тэгэхээр тэр энэ хоёрыг харьцуулаад үзэхэд газар тариалангаас ямар орлого орж ирж байна, уул уурхайгаас ямар орлого орж ирж байна газар ашиглалтан дээр гэдэг нь харагдаж байгаа байхгүй тийм үү? Уул уурхайч одоо улсын төсвийн 33% гэж ах шиг байна тийм үү? Оруулж ах шиг байна тийм ээ? Бүрдүүлж байна улсын төсвийн 33%. Тэр газар ашиглалтыг харьцуулах юм бол газар тариалангаас илүү өрөөгөөж. Тийм газар тариалан бол одоо чийлээ улсын төсвийн чинь тийм ээ ер нь уул уурхай 33%. За тэгээд орлогын татвар за тэр орлогын татвар орсон байт юм а. Орлогын татвар 25 орчим хувь байгаа шүү дээ. За та бүхэн ярилцах хэвээр цаг бол ерөнхийдөө дуусч байна. За таны цаашдын судалгааны ажилд амжилт хүсье. Тэгээд эдийн засаг гэдэг зүйл миний хувьд бол яг энэ өрийн асуудлыг гэдэг юм уу гадаад худалдааны асуудлыг та саяны тодорхой хэдэн жишээ дурдлаа. Манайхыг улс төржүүлдэг болсон юм шиг харагдаад байгаа. Энэ жил сонгуульд өгч байгаа. Тийм учраас бас иргэд энэ асуудлуудыг аль болох улс төржүүлэх өнцгөөс нь андаасаа гэж бодож байгаа тийм. Би өр дээр бас нэг юм хэлчихье. Өрийг одоо манайх бол тэр нэг дотоодын нөхцөлийн 50% гэдэг нэг шалгуур байд. Олон улсад 4-5 шалгуур байд. Энэ дотроо нийт өрийг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулсан хэмжээ бол олон улсын шалгуурын аюулгүй нь 40% байд. Манайд бол 185% байна. Хамаагүй өндөр байгаас манай эрсдэл бол. За өөр нэг үзүүлэлт нь бол экспортын орлогын дотоодын нийт бүтээгдэхүүн биш экспортын орлогын нийт эрдэнэд нь харьцуулсан байт. Энэ дээр бол 50% байх учиртай. Экспортын орлогыг. Манайх бол 100 одоо 25% байна үү. Ийм учраас өрийн эрсдэл бол байна гэж. Өрийн эрсдэл байна. Тэгээд эцэст нь хэлэхэд бид одоо ингээд өрөөрөө цаашаа бол дефолт болж магадгүй шүү. Бид нар ч одоо дундаж наслалд нэг хүн ногдохорлоор дэлхийн дундажд орчлоо. Их авийн туризм хийхгүй байгаад энэгээрээ яваад тусгаар тогтнолоо хамгаалаад ингээд нэг дэлхийн дундаж явж байж ивэл яасан бэ? Гэдгийг хэрэн цөмөрөө бодцгоё. Засгийнхэнд гарангуутал нэг том юм амлаад л авийн туризм хийгээл өрөө нэмэд л ингэж хагаад эдийн засгийн улсаас өөрүүлчих үедээ л гэж хэлмээр байна. Ахмадгүй өвд шүү дээ. Өр тавиал бид нар дорн босгоол ирнэ. Дорн босгоод ирнэ гэл. Одоо сая өр бол 4 дахин өсөж хахад эдийн засаг 2 дахин өсөж шүү дээ. Тэгэхээр энэ бол хэцүү. Тийм үрчлөө өр ашигтай салбартаа тавьсан өр одоо зээлийн оруулж чадахгүй. Тэ? Зам барьдаг ч юм уу барилгын салбарт оруулж байгаа гэдэг талаар хоёлаа авсан шүү дээ. За баярлалаа. Баярлалаа үзэгчтэй. Global Talk нэвтрүүлгийн шинэ дугаард хүрэлээ. Эх 7 хоногт энэ цагт иргэд болцъё.